Биржийн экспорт гэдэг бол биржээр зарагдсан нүүрсийг хятадын тал руу DAF нөхцөл буюу хил гаргаж өгөх нөхцлөөр зохион байгуулад тодорхой хугацааг өнгөрөөлөө. Энэ хугацаанд бол зохион байгуулалт сайтай. Мэдээж шинээр юм эхэлж байгаа болохоор дутагдaltaй талууд нэлээх байлаа. Энэ дээр алдаа дутагдлаа сайжруулад зохион байгуулалт тээврийн компаниудтайгаа харьцаагаа улам өргөжүүлснээр тээврийн жолооч болон экспортод гарч байгаа бүтээгдэхүүний хорогдол тооцох. Хаягдаж өргөддөг, дутдаг гэсэн тал бол бүр огт байхгүй, орон зэсгүүгээр байхгүй болж байна. Хуучин цагт бол энэ цагаадны дундын ажилт боолголт төр нэлээх хорогдол үүсдэг байсан бол энэ худалдаа өгчд шууд гарт нь хөргөж өгснөөр уурхаагаас ганц мод гашуун сухат гэсэн чиглэлээр ингэж явсан. Уурхаан дээрээс нь тээвэрлэлт хийгдэж байгаа компаниудад илүү давуу талтай болж өргөжж эхэлж байна. Биржийн экспорт гэдэг бол одоо энэ орчин цагийн зохион байгуулалтанд нэлээд өндөр ач холбогдолтой. Мэдээж газрын ашигт малтмал, газрын баялаг гэдэг бол газрын гүнээс гарч ирээд шууд эхний хэрэглэгчтэй ямар нэгэн алдаа дутагдал, чанарын хомсдолгүйгээр ингээд гараас гарт хүргэж байна. Ийм зохион байгуулалтаар явж байгаа нь бол сүүлийн одоо Монгол улсын хэмжээнд бол анхдагч гэдэг утгаараа бас нэг давуу талыг бид нэр хариуцлагатайгаар үүрж эхлүүлсэн давуу тал болж байна.